бойцы 4 стран вновь сойдут. Монгол, Беларусь, Орос, Хятадын шилдэг тулгаанчид Буриадад хүчээр сорхоор ирлээ. Энэ жилийн тэмцээний оролцогчид нэр хүндтэй олон медаль цолтой тамирчид багтсан гэж Буриадын спортын яамнаас мэдээллээ. Беларуси и России. Будет 8 участников, 8 спортсменов. Нийт 8 тамирчин оролцсон. Бүгд алдар цуутай. Жишээ нь Намиев Олег, Уушугийн Сибирийн бүсийн аварга, Бахутов Билиг бол ММА-гийн тамирчин, Самба Цэремпилов бол Оросын тулааны самбогийн аварга шалгаруулагчдын тэмцээний шагналт байр. Фестиваль традиционно проводится под эгидой. Наадам уламжлалсаар Оросын тулааны урлагийн холбооны ивэлээр зохион байгуулагдаж байна. Эхний өдөр 20 гаруй спортын холбооны тамирчид үзүүлбэр үзүүлэх болно. Федерации региона. Биеийн тамир спортын зохисолборт төрөл бүрийн спортын бүсүүдийг байршуулна. Зарим нь татами, заримд нь даяан. Бүх зүйл нэг дур төвлөрөх учир үзүүштэй сонирхолтой байх болно. Фестиваль пройдет 9 Тэмцээн биеийн тамир спортын зохицолборт үнгүй явагдана мөн форум худалдааны төв тэмцээний өмнөх уламжлал Битва взгляда уулзалт болно. Үзэгчид тулаанчидтай ойроос танилцж гол тулаануудын өмнө тэдний эрч хүчийг мэдрэх боломжтой. Медведев, новости дня. Михаил Николаевич Гаврилов 99 нас хүрлээ. Эх орны дайны Ахмад дайчин хүү юм. 1943 онд 18 настай залууг улаан аримд татан авч Польш, Унгрыг чөлөөлөх тулаанд оролцож, дайсны давшралтыг нэцэн фронтын тагнуулын ажилд тусалж байжээ. Дайны үед биднийг Лавианнагаас Мальта руу вагон тээвэрлж ирсэн. Тэнд их буугаа орхиод биднийг шинэ вагоноор фронт руу явуулсан. Бид Польшийн Познань хотод очсон. Тэр газраас Бреслав хотын чиглэлд давшсан. Манай ангиуд Бреслав руу урагшилж хотыг бүслэн хаасан. Манай хороо Бреслав хотын баруун хэсэгт байрлаж байсан юм а. Дайны дараа Михаил Николаевич Гаврилов 104-р гвардийн десантын дивизид алба хаажээ. Дараа нь Ирхүү хоттой буцаж ирээд Куйбишевийн нэрэмжит үйлдвэрт ажилд орж 35 жилийн турш том хэмжээний хөрөө машин дээр ажилласан байна. 2025 онд Ирхүү мужийн захирагч Игорь Кобзев түүнийг ялалтын 80 жилийн зориулсан дурсгалын медалаар шагнажээ. Михаил Николаевич Украины фронтод алба хааж Польшийг чөлөөлөх тулаанд оролцсон. Ялангуяа Бреслав хотын тулаанд том гавь байгуулсан хүн юм. Тэрээр эх орны дайны 2 дугаар зэргийн одонтой байлдааны гавьяаны медаль 1941-45 оны эх орны дайнд Германыг ялсны төлөөх медалаар шагнагдсан хүн юм а. Энэхүү хүндтгэлийн арга хэмжээнд Михаил Николаевич хоосон ирсэнгүй. Тэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд хаягдсан загтал бичжээ. Танд одоо хэцүү байгаа. Гэхдээ та зөв замаар явж байна. Бид ялна. Михаил Николаевич Гаврилов. Би үүнийг дамжуулнаа. Захирагч Кобзов амлалтсандаа хүрч Ахмад дайчны загтлыг Оросын улсын ерөнхийлөгчд хүргүүлсэн. Хариуд нь ерөнхийлөгч Михаил Гавриловт хүндэтгэл илэрхийлсэн мэндчилгээ илгээжээ. Ерөнхийлөгч таныг эх орны дайны 2 дугаар зэргийн одонтой байлдааны гавьяаны медальтай шилдэг их бууч гэдгийг онцсон. Мөн би ерөнхийлөгчд та дайны дараа 5 жил десант алба хааж 47 удаа шүхрээр буусан гэж дамжуулсан. Тэгээд эрхүүд ирээд 35 жил Куйбишевийн үйлдвэр дээр 35 жил ажилласан. Тийм шүү, 35 жил Куйбишевийн үйлдвэрт ажиллаж одонгоор шагнагдсан шүү дээ. 5 сард Михаил Гаврилов Москва хотыг зорно. Тэрээр ялалтын 80 жилийн ойд зориулсан жагсаалд оролцохоор улаан талбайд анх удаа хөл тавих гэж байна. Ахмад дайчин баг зэрэг сандарч байгаач энэ бол түүний хувьд түүхэн мөч байх болно. Мөн энэ оны 11-р сард тэрээр 100 нас хүрнэ. Энэ бол баатарлаг, урт баялаг амьдралын түүх юм. Андрей Дорофеев 8 жилийн өмнө Андрей Дорофеев амьдралыг нь өөрчилсөн осолд оржээ. Мод таарч байхад нь дээрэс нь мод унж, нугас хугарч, мэдрэлийн сувганд тасарч. Урт хугацааны сэргээн засах хэмжилгээний тушхаартай ихнэр хүн үргэлж дэрэгдэн байсаар ирж. Өнөөдөр тэрээр анхны тусгай зориултын машины гэрээг үзэглэж байна. специализированный автомобиль. Энэ машин надад маш их хэрэг болно. Хамгийн ойрын имлэг гэхэд л 120 км зайтай шүү дээ. Одоо болтол манай тосхны нэг ах өөрийн машинаараа намайг имлэг рүү хүргэж өгдөг байсан юм. Гэтэл одоо өөрийн унаатай болсноор асар их том тусдын болно. Имлэг рүүч, дэлгүүр рүүч явхад хялбар боллоо. Би маш их баярлаж байна. Ийм юм тохиолдно гэж бодож ч байсангүй.
Хорошо, в общем, я рад. Сергей Матвеев Сергей Матвеевийн түүхч мөн ижил ачаа буулгах үед гагцхүү мод биш хүнд төмөр хоолой унаад ороод ирж. Энэ осол 35 жилийн өмнө болсон ч жолоо барих хүсэл ногтхон ч алга болоогүй байна. Тиймээс тэр өөрөө машин худалдаа авч өөртөө тохируулан засварлаж байж харин хуучин машин нь одоо байнга шаарддаг болсон тул шин төмөр хүлгээ хамгаалж арчилахаар шийджээ. Настроение поднимается. Сэтгэл санаа сайхан өөдрөг байна. Шинэ машин бол шинэ машин шүү дээ. Хуучин унаагаар бол явхаасаа илүүтэйгээр доорноор засвар хийж хөвтөх нь их байжээ. Одоо хоёр машинтай боллоо. Нэгийг нь хот руу албан хэрэгцээнд ашиглана. Нөгөөг нь гэртээ унахад тохиромжтой юм. В области ездить, на другой можно дома кататься. на специализированных Тусгай зориултын ийм автомашинд тормоз, конс нь баруун гарын удирдлагатай, хийн гишгүүр нь жолооны хүрдэн дээр байрласан байдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү их хөдөлгөөнтэй бие даасан байх боломж олгодог. Цаашлаад хөдөлмөр эхлэхэд нь ч туслах магадлалтай. возможно станет помощником при дальнейшем трудоустройстве. Өнөөдөр бид үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүст зориулсан тусгай зориултын машиныг хүлээлгэн өгч байна. Энэ хөтөлбөр анх хэрэгжиж эхэлснээс хойш 260 гаруй машин олгожээ. Өнөөдөр бид анх удаа машин авч 3 иргэнд унааг нь гартуулж өглөө. Краевое отделение CFR-ийн бүсийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны засварын зардлыг улирал бүр нөхөн төлдөг. Үүнээс гадна их засварын зардлыг тодорхой хугацаанд хариуцна. Бүх автомашин өвлийн хаддаастай дугуйтай бөгөөд нэмэлтээр зуны дугуйны иж бүдэл бэлэглэж байна. Энэ онд нийт 15 тусгай зориултын машин олгохоор төлөвлөжээ. На самолете олени Онгоц бууг чарга бүр хус модон өлгийд хөвтөөд ч хамаагүй янз бүрийн замаар ирцгээжээ. Амурын бүс нутаг Красноярскийн хязгаар бүгд найрамдах сайхан улсаас хүрэлцээрсэн Галарын Ивенкуд Люксүгүн нуурын эрэгт зочдоо халуун дотноор угтаа авлаа. Эхэндээ заншлын дагуу ариусгах ёслол хийгдэж, утаагаар ариусгах, хүслийн тууд зангидах, гал дахих улгааны ёслол буугчдын өдрөг тэмдэглэхийн өмнө нутгийн онгоц сахиусыг баясгах ёстой. Учир нь онгод сахиус газар бүхэнд оршдог. Горих бүхэн, нуурын дэргэд ууланд, нутаг оронд. Би заримдаа тэднийг зүүдэлдэг. Зүүдэнд настай эмээ, хөгшөө өвгөн танихгүй хүн орж ирвэл онгодын илрэл юм. Сайн зүнгийн дохио. в современных чумах Орчин үеийн брезентийн гэрүүд дотор гар урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэн үзүүллээ. Эндээс янз бүрийн зориулттай олон төрлийн зүйлсийг харах боломжтой. Гэхдээ бүгдийг нэг зүйл нэгтгэж байна. Бүх хэд зүйлсийг зөвхөн шөвгний арьс буюу камус гараар уралсан байна. оленевого камуса. Би ивинктэй гар урлал хийдэг. Энд өөрийн гараар уралсан зүйлсээ авчирлаа. Энэ бол ан хийхэд өмсдөг малгай. Мөн ийм бэли бас бакери гэж нэрлэдэг гутал. Улгүй юм шиг харагддагч үнэн хэрэгтэй ийм олтой юм. Ан агнуур загасчлалд зориулсан бөгөөд засан дээгүр алхахад цас наалддаггүй онцлогтой. Снег отскакивает, лед отскакивает. Лариса Окунева Лариса Акунева бол Галарын Чапо Олого тусганы уугуул иргэн. Түүний уран бүтээл дотор үндэсний сахиус хамгаалттай гоёл чимэглэл багтсан байна. Гэрч зориулсан даван ивенк хүүхэлдээ цагаан соёо. Хүүхдийг муу зүйлээс хамгаалах сахиус харин баава зэрэг аратны соёо анчтад аз авчрах зориулттай. медведя охотником на удачу. Би урлалын энэ ур чадвараа өвөг дэцээсээ өвлөж авсан. Миний эмээ, элэнцэмээ эднэр бүгд ивенк үндэстэн байсан. Харин би холилдсон цустай. Семья Савиных Савины гэр бүл энэ баярт оролцохоор хол замыг тулж ирсэн ч тэд хамгийн олон төлөөлөгчтэй баг болжээ. оказалась самой многочисленной. И вот почему. Энэ бол юуны өмнө соёл хилээ хадгалан үлдээх асуудал юм. Учир нь залуучууд ивенк хилээ маш муу мэддэг болсон. Харин уламжлалыг залуу үедээ дамжуулах нь бидний үүрэг. О традициях горно-таежного промысла представители Уулуурхай аж ахуй эрхлэгчид нутгийн захиргаа соёлын байгууллагуудын төлөөлөл уулзалт хийж, хойд нутгийн уугуул иргэдийн уламжлалт аж ахуй амжиргааг хэрхэн дэмжих талаар хэлэлцлээ. Бүс нутгийн төсвийн дэмжлэг буг маллахад, харин томоохон бизнесийн дэмжлэг нь соёлын өвийг хадгалахад чиглэнэ. сохранения нематериального культурного наследия. Ивенк уугуудыг дэмжих нь манай компани тэргүүлэх чиглэл юм а. Бид олон жилийн турш Галарын ивенкүүдийг дэмжиж байна. Буг маллах хүнд хэцүү ажлыг нь дэмждэг, чонтой тэмцэхэд тусалдаг, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Жил бүр бугчдын өдрийг зохион байгуулдаг шүү. Бид зөвхөн томоохон баярын үеэр хүмүүс төр очдог гэж Тамара Фёдоровна Андреева ярив. Түүний харьяалагддаг Агдаан овог нэр нь тайгын гэсэн утгатай бөгөөд өнөө хүртэл нүүдэлчин амьдралаа хадгалан үлджээ. Орчин үеийн соёл иргэншлийн бүх боломжууд түүний хийснээр зөвхөн цаг хэмнэхэд л хэрэгтэй. Харин битүү тайгад цаг элбэг хангалттай тул юунд ингэтлээ яарах вүлээ.
Да мы и не замечали. Тиймээ бид урд нь юучгүй байснаа анзаардаггүй байж 20 одоо өөр олжээ. Залуус дизель мотор, интернет тоглоом гэх мэтийн зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг үзэх олж. Бидний үед энэ бүхэн байгаагүй. Гэхдээ бидэнд огтхон ч хэрэггүй байсан юм. Большая община. Танахан олуулаа юу? Олуулаа. Хідүүлээвэ? Олуулаа шүү дээ. 18 хүн байна. Залуус хүүхдүүд бий. Хэдэн буухтай вэ? 1000 орчим буухтай. Тем временем на разных площадках... Энэ хооронд янз бүрийн талбай дээр хойд нутгийн олон төрөл тэмцээнүүд өрнөлөө. Маут, Шиделт, чарган дээр үсрэх, мод татах тэмцээн. Харин хамгийн үзүүштэй сонирхолтой үйл явдал нь мэдээж хэрэг буг чаргатай уралдаан байлаа. Зрелищное действо, конечно же, оленьи гонки. Пельмень, васкет. Банш, Васкиди, энэ нь Вася. Учир нь Васяд заасан байхгүй юу? Бүгд адилхан олон буг байна шүү дээ. Бүгдийн цэжлэхгүй. Каждого. Мужчины... Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд морь унах, буг чаргаж олоодох төрлүүдээр өрсөлдлөө. Лучшие наездники получили... Шилдэг унаачид өөрсдийн гавьяагаар медаль, өргөмжлөл болон 100,000 рубль хүртэлх мөнгөн сертификатаар шагналлаа. Гаюрууд мөн цом өргөмжлөл чаргаар урамшуулсан бөгөөд энэ жилийн гол шагнал болох Бураан мото чарга дахин Амурын бүс нутаг руу явлаа. В Амурскую область. Энэ жил яаж ялагч болов? Туршлага байлгүй дээ. Буугч хурдан байлаа штэ. Морь унлага эмэгтэйчүүдийн төрөлд энэ өдөр ялалт мөн амуурчуудын талд байсан юм. Би багасаа ээж аавтайгаа өвөө эмээтэйгээ тайгад цагийг өнгөрүүлдэг байсан. Буг унаж бас чадна шүү. Өнөөдөр аав нь хамгийн урт мундаг уралдааны авраг боллоо. Бүгд ийм үү? Тийм ээ. Ах бид хоёр дугаар барьжлсан. Хятадд ийм зүйл урд нь болж байсангүй. Хятадд анхудаа гадаадын бүрэн хөрөнгө оруулалттай эмнэлэг нэгдэж байгааг сонссон иргэдийн толгойд ямар бодол орж ирэх бол? Ямар шүүхэн үнэтэйг нь мэдээд эрүүл мэндийн даатгалтай өгөөг нь мэдмээр байна. Эмчид үзүүлэхэд удах хэсэг мөн үйлчилгээ нь амарчилсан хэсгийг мэдмээр байна. Эмч нарын чадвар чансааг л мэдмээр байна да. Бид одоо Хятадд гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан анхны олон улсын салбарын эмнэлэгт байна. Энд орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ эмчилгээний аргатай танилцсан гэж найдаж байна. Тус эмнэлгийг Сингапурын холдингийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум юанаас давжээ. Энд хүүхдийн эмч, ерөнхий эмчээс ахуулан мэсасалч, зүрх судасны эмч, шүдний эмч хүртэл төрөл бүрийн чиглэлийн эмч нар ажиллаж байна. Мөн 500 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай. Гадаадын үйлчлүүлэгчдэд зориулан олон улсын тасагтай бөгөөд энд олон хил дээр үйлчлэгээ үзүүлэх боломжтой. Бид олон улсын төрөл бүрийн даатгал хүлээн авдаг. Одоо өндөр мэргэжлийн хятад эмч нарын баг ажиллаж байгаа бөгөөд цаашид гадаадын эмч нарыг мөн урьж ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Сингапурын хөрөнгө оруулагчид зөвхөн эмнэлэг барай зогсохгүй Ахмад наснуудад зориулсан нөхөн сэргээх төвийн бүтээн байгуулалтад мөн хөрөнгө оруулжээ. Тус төвд 1800 гаруй хүн амьдрах боломжтой. Ахмад наснуудын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх нь Сингапурын холдингийн гол 3 чиглэлийн нэг бөгөөд Хятадд энэ салбар маш ирээдүйтэй зах зээл гэж тооцогдож байна. 2023 он гэхэд мөнгөний эдийн засаг буюу Ахмад наснуудад чиглэсэн бараа үйлчилгээний салбарын хэмжээ 30 их 80 юан хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Ахмад наснуудад зориулсан нөхөн сэргээх төвд өдөр бүр янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Өнөөдөр төрсөн өдрийн баяр тэмдэглэж байна. Энэ өдөр энэ сард төрсөн ахмадуудад зориулагдсан бөгөөд тэд хамтдаа дуудуулж, хүслээ шивнэж дараагийн тэмдэглэлт өдрийг тэсэн ядан хүлээж байна. Найз нөхдөдөө дахин ийм сайхан мөчийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа нь лавтай. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Үйлчилгээний түвшний талаар зөвхөн эрэг сэтгэлүүд хөвөрсөөр байна. Би 88 настай, маш их таалагдж байна. Өдөр болгон ямар нэгэн үйл ажиллагаа Ахмад наснуудын хүрээлэнч байна. Үйл ажиллагаанч олон хүн хамрах юм аа.
План, согласно которым зарубежные инвесторы получили... Гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадын 9 хот бүс нутагт эмнэлгийн байгууллага байгуулах эрх олгосон төлөвлөгөө өнгөрсөн намар танилцуулагдсан. Энэхүү бодлого нь Хятад улс олон улсын нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгааг харуулж байна. Үүнд их эрүүл мэндийн салбарч мөн багтаж буй бөгөөд энэ нь эмнэлгийн үйлчилгээ, эм үйлдвэрлэл, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ, эмнэлгийн аялал жуулчлал, ахмад наснуудад зориулсан үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал зэрэг чиглэлүүдийг багтаадаг. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татан бизнесийн орчныг сайжруулж гадаадын хөрөнгө оруулагчдад хөгжлийн шинэ боломжуудыг олгож байна. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол энэхүү бодлогыг орон нутагт хэрхэн нухацтай хэрэгжүүлж буй явдал байлаа. Бүх зүйл маш тодорхой тайлбарлагддаг. Үйл явц нь энгийн бөгөөд шуурхай. Ингэснээр бүх бичиг баримтын ажил хурдсдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар Хятадын их эрүүл мэндийн салбар асар их потенциалтай ч урт хугацааны хөрөнгө оруулалтын мөчлөгтэй гэдгээрээ онцлогтой. Энэ нь өнгөрсөн жил Хятадд дэвшүүлсэн төвчээртэй хөрөнгө хэмнэх шинэ ойлголттой нийцэж байгаа юм. Төвчээртэй хөрөнгө гэдэг нь хөрөнгө оруулагчдын богино хугацааны ашиг бус урт хугацааны хамтын ажиллагааг чухалчлан үзэж буй концепц юм. Хятадд үзэж байгаагаар ийм төрлийн хөрөнгө оруулалт нь эрүүл Хятад стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэж болно. Здоровый Китай, по имени CGTN. Округ Дэцин. Янзын мөрний хөндийн төв хэсэгт байрлах Цэжамужийн Дэцин тойрог нь Хятадын бие даасан жолоодлогын систем хөгжүүлэлтийн тэргүүлэх бүсүүдийн нэг юм. Энд үйл ажиллагаа явуулж буй олон компаниудын дунд ухаалаг тээврийн чиглэлээр мэргэжсэн WeRide компанич ажиллаж байна. Манай машинууд ихэнх нөхцөлд хүний оролцоо өгөөр биеэ бүрэн дааж явах чадвартай. Энэхүү технологиг улам төвлөрдүүлэхийн тулд бид Хятад болон Америк нэгдсэн улсын хэд хэдэн хотод бодит нөхцөлд өргөн цар хүрээтэй туршилтууд явуулсан. Эдгээр туршилтуудаар сая километрийн замын мэдээллийг цуглуулсан. Одоогоор эдийн технологиг хэд хэдэн Хятадын том хотуудад туршилтын горимоор ажиллаж буй такси үйлчилгээнд ашиглаж байна. Мөн технологиг аялал жуулчлалын бүсэд явдаг автобуснуудад нэвтрүүлж, жуулчдын тээврийн үйлчилгээнд ашиглаж байна. Үүнээс гадна компанийн автономд жолоодлогын системийг хотын нийтийн аж ахуйн тээвэрт ч мөн нэвтрүүлж эхэлжээ. Манайх боломжоо цаашид өргөжүүлэхийн тулд дэлхийн тэргүүлэгч компаниудад стратегийн түншлэл байгуулсан. Тухайлбал бид Nvidia компанитай хамтран тэдний Drive платформыг ашиглаж манай системүүдийн тооцооллын хүчин чадал үр ашиг нэмэгдүүлж байна. Мөн бид Renault, Nissan, Mitsubishi холбоотой хамтран ажиллаж манай автоном жолоодлогын шийдлүүдийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр түншлэлүүд нь автоном жолоодлогын технологиг дэлхийд даяар түгээх манай эрхэм зорилгыг илүү хурдтай хэрэгжүүлэхэд тусалж байна. Дэцин хотод бие даасан жолоодлогын технологийн салбарт эргүүлэгч бусад компаниуд ч үйл ажиллагаа явуулдаг. Хотын хамгийн том давуу тал нь энэ салбарын хөгжлийг дэмжихэд шаардлагатай бүх дэд бүтцийг бүрдүүлсэн явдал юм. Дэцин хотын хамгийн том давуу тал бол бие даасан жолоодлогын системийг туршихад зориулсан полигон юм а. Энэ туршилтын төв нь олон төрлийн замын нөхцөл, дэвшилтэт холбооны технологиор бүрэн тоноологдсон. Үүнийг улсдаа тэргүүлэх туршилтын полигонуудын нэг гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд компаниудад бие даасан жолоодлогын технологи хөгжүүлэх, турших, сайжруулах хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Үүнээс гадна Дэциний стратегийн байршил, төрийн дэмжлэг, салбар хоорондын хамтын ажиллагааны таатай орчин нь автоном жолоодлогын систем хөгжүүлэх, дэлхийн тэргүүлэгч компаниудын төвлөрөх цэг болоход нөлөөлж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар салбарын тэргүүлэгч компаниуд нэг газар төвлөрөх нь синергетик нөлөө үзүүлж шинэ инновацуудыг хурдасгах чухал хүчин зүйл болтгоо.